Сайн байцгааны үзэгчдээ Мас телевизийн цаг товлын ярилцлагын цаг эхлэж байна. Энэ удаагийн зочноор Улсын хурлын дэд дарга логин цаг оролцож байна. Таны өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр энэ жил шинэ үндсэн хууль батлагдсны түүхт 23 жилийн тохиож байна тийм ээ. Тэгэхээр таны хувьд бол шинэ үндсэн хуулийг баталцаж байсан нь таны хувьд үн цэнтэй бас дурсамжийн нэг гэж бодож байна. Тэгэхээр яг ямар сэжмээр үндсэн хуулийг баталцаж түүхэнд бичигдвэ таны хувьд? Тэгэхээр аливаа улс түүхэнд үндсэн хууль хэлцсэн батлагдвал ховорхон тохиолдлын нэг байдаг. Тэрс тодорхой хүний тухайн дээр тохионод бол өөрөө том хувь зээний асуудал гэж ингэж бодож байна. Тэгж хэлмээр байна. Би ухаан 1990 онд Ардын хурлын депутат Улсын баг хурлын гишүүн сонгоход хувь тавилан тохиож тэгээ 2 жилийн хугацаанд үндсэн хуулийг боловсруулах ажилд оролцсон улсын комиссийн гишүүн. Тэгээс үлдэн тэр 76 хоног өнөөс 66 хоног яг үндсэн хууль ярьсан юм л да. Энийг хилцэн батлах юм түүхт үйл явдал оролцсноо би түүхэндээ тусдах миний хууны их том үйл явдал бодож байгаа. Өөр хойч үедээ их том юм нэг гэж бодож байгаа. Тэгэхээр би бол сая хэллээ ш би бол комиссийн гишүүн депутат их хурлын гишүүн утгаараа оролцсон гэж хэлмээр байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын үндсэн хуулийг 1924 онд анх батлаж байсан түүхтэй. Тэгэхээр таны баталцаж байсан шинэ үндсэн хуулийн эдгээр өмнө нь батлагдаж байсан хуулиудаас онцлог нь ялгарах онцлог нь юу байв тийм ээ? Мэдээж тухайн үеийн нийгмийн эрэлт хэрэгцээ нөхцөл байдлаас шалтгааж үндсэн хуулиуд бол батлагдаж байсан түүхтэй. Монголын түүхэнд 4 дахь үндсэн хууль нь бидний баталсан 92 оны үндсэн хууль. Өөрөөр чухал хэллээ. Монголын анхны үндсэн хууль 1924 онд батлагдсан. Дараагийн үндсэн хууль 1940 онд, 60 онд тэгээд 4 дахь үндсэн хууль гэсэн ийм түүхэн үйл явдал болж ирсэн. Тэгэхээр 4 дахь бидний баталсан үндсэн хууль ухаан 1990 онд болсон ардчсан хувьсгалын дараа тэрний ололтыг бэхжүүлж Монголыг оронгоор нь эргүүлсэн улс төрийн тогтолцоотой бас ийм цоо шинэ үндсэн хуулийг шилж болно л да. Олон талаар ярьж болно бид ухаан ардчсан төр зэсэгтэй, ардчсан нийгэмтэй, иргэний нийгэм байгуулах ийм зорилттой гэж ингэж ерөнхий томьёос үнэт зүйлийн тодорхойлсон ийм зүйлтэй. Хүний эрхийг зөвхөн Монгол улсын иргэн биш, хүний эрх утгаар Монголд анхудаа баталгаажуулж гисэн. Төр иргэн хоёр төрөн дээр иргэн доороо үгийн сонсдогч адилхан тэгш эрхтэй байж төрн иргэнийхээ эрхийг өөрийг эрхийн баталгаа гаргаж өгөх гэдэг олон зүйл бид ярьсан. Төрийн тогтолцоороо тухайн Монгол парламентын зохицолтой болж анхудаа хэлжсэн. Эдийн засгийн хувьд тухайн олон өмчийг, хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн. Тэгш эрхийг хангасан ийм зүйлтэй болсон. Хуучин энэс өмнөх үед Монголын ардны хооронд нь ангийн ялгаа гаргаад хооронд нь айсгнуулж нэг нь нөгөөг нь үзий ядуулах юм төвшөнд аваач яасан. Ганцхан үзэл сурталтай марксист ленинистуудын үнэт хэрэгтлгоон шингээж нийгмээ авчулсан ийм онол болгосон. Энийг бол олон ургаж үзэлтэй болгосон. Гэт би олон зүйл зарчмын үед ярьж болно л да. Монголд анх удаа ерөнхийлөгчийн институтыг бий болгосон юм түүхтэй. 23 жил болж байна. Ингээд нийгмийн амьдралын дөрвөн хүрээг хамарсан реформ хийх, шинтгэл хийх ийм эрх зүй хамгийн том суур гэж ингэж нэрлэж болно. Хоёрдугаард энэ үндсэн хуулийг бүх ардман хэлэлцсэн. Тэрүүн байнгын ажилтны парламентаас улсын баг хурл өөрөө 4 удаа хэлэлцсэн төслөө нийт ардмнаар 3 сарын хугацаанд хэлэлцүүлсэн юм түүхтэй. Энэ хэлэлцэх явц тухай нийтдээ Монголын сонгогчдод 900 мянган хүний 200 мянган санал өгсөн гэсэн түүхэн баримт байж байгаа. Ийм л үйл хэрэгт би оролцсон. Ялгаа нь энд байгаа. Товчхон хэлэх юм бол. Тэгэхээр шинэ үндсэн хуулийн хэрэгжилтийг таны хувьд ер нь бүрэн хэрэгжиж чадж байна гэж хардаг бай. Мэдээж яг энэ шинэ үндсэн хуулиар Монгол хүний эрхийг бол нэлээдгүй дээр тавьж өгсөн 18 эрхийг бол зааж өгсөн байгаа. Гэтэл юу гэдгийг хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэсэн боловч Үнэс Улаанбаатар хотын иргэдэд утаатай орчинд амьдарч байна гэсэн зүйлийг хэлж байна л та. Тэгэхээр ер нь яг энэ хуулийн үндсэн хуулийн хэрэгжилт таны хувьд ер нь хэр сайн хэрэгжиж байна гэж бодож байна. Монголын үндсэн хууль өөрөө нийгмийн амьдралын суур фундамент эрх зүй юм. Тэрс бүхнийг хамарч хийдэг юм ерөөсөө биш. Тэг хамгийн гол зарчмын урсан байж байгаа. 18 гэж өөрөө хэллээ. Гэхдээ энэ 18-д суур 18-ыг хэлсэн. Тэгэхээр олон зуун эрх биш, олон 10 эрх энийг бүгдийг хийх багтааж боломжтой.
суур юм хийгээд тэгээ дараагийн одоо хууль тогтоомжтой хүний босд ирэх ордог ийм зүйл. Үндсэн хууль зөвхөн хүний эрх бид нар үнэлээ одоо нийгэм одоо улс төрийн хүрээ, эдийн засгийн хүрээ, соёлын хүрээ гэдэг оюуны хүрээ гэж олон юм хамрна шүү дээ. Тэгээ энэ бүхнийг ингээ үзэх юм бол үндсэн хууль 40% хэлэх боломж ерөөсөө огт байдаг. Энэ хаач байхгүй. Бийж болохгүй. Ерөнхийн ноён нургаараа Монголын нийгэм бол үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу явж байгаа гэж одоо ойлгох ярих хэрэгтэй гэж би бодож байна. Гэхдээ энэ дотор үндсэн хуулийн бидний анх баталсан үзэл санаа тулгуур зарчим дотор одоо гаж гараад тэрнээс ч одоо нийгэм одоо бодолж байгаа юм олон зүйл хэлж болно. Энэ утгаараа бид н одоо тэр үндсэн хуульд 2000 онд одоо хүчээр оруулсан гэдэг юм уу тийм хулгаан замаар оруулсан тэр 7 нэмэлтийг нийгэм дээр одоо сайн мэддэг болж тийм бараг тангад номчийг мэддэг болж. Энийг засахгүй байгаа өнөөдөр хүрч байгаа явдал өөрөө тийм ээ. Үндсэн хуулийн дүгнэлт гарчхаад байхад л өнөөдөр 14 жил мөрдөх байгаа явдал өөрөө их том гажиг гэж ингэж хэлмээр байна л да. Та тодорхой юм асуулаа хүний одоо эрүүл орчинд амьдрах одоо асуудлын тухай. Хүн амьд явах хэрэгтэй, эрүүл орчинд амьдрах хэрэгтэй. Энийг төр хангах хэрэгтэй. Их тодорхой мөрөөр бүр ярьлаа. Энэ Улаанбаатарын утаа ярьлаа. Энэ үнэхээр одоо гамшигын төвшөнд байгаа учраас энэ утгаараа үндсэн хуулийн залт хэрэгжиж хин ч ойлгохгүй. Энэ утгаараа биелэхгүй байна. Энэ төрийн одоо том хариуцлагын асуудал байгаа юм л да. Төрөлтөнд одоо Улаанбаатар хотын одоо удирдлагын зүгээс энэ үнэхээр одоо анхаарахгүй болохгүй юм асуулт байна. Зөвхөн Улаанбаатар хот биш. Ерөөсөө Монголын одоо нийт одоо хүн амын бараг 70% энд амьдарч яах тийм ээ. Ийм гамшигын байдалтай жил болгоо ингэж одоо явж болохгүй шүү дээ. Ингэж ярих юм тодорхой утгаараа хүний зөрчиж байгаа, хохирч байгаа олон бид ярьж болно гэж бодож байна. Ер нь ард иргэд болохоор зэрэг за үндсэн хуулийн яг дордохын 7 өөрчлөлт мөрдөгдөж байгаа нэг хэсэг нь бол мөрдөгдөөгүй гэсэн иймэрхүү байр сууриа сандаад байна. Тэгэхээр мэдээж та ажлын хэсэг дээр ажиллаж байгаа хүний хувьд энэ дээр ямар тайлбар хийх вэ? Шуудхан хэлэх юм бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарснаас хойш тэр 7 нэмэрт одоо дордсон чигээрээ мөрдөгж байгаа одоо хүртэл. Би сая хэллээ шүү дээ. Хаваа их хурлын гишүүн сайд байж болох уу? Өнөөдөр болж байгаа. Уг нь болохгүй байх хэрэгтэй байсан. Их хурлыг одоо өнөөдөр 76 гишүүнтэй мөртлөө 20 гишүүн одоо хууль хэлэлцээд тийм ээ баталдаг юм одоо гажиг байна уу байна. 76 гишүүн хэрэггүй болчихлоо шүү тийм ээ. Төрийн дээр нам гарсан заалт байна уу байна. Ерөнхийдөө чинь бүрийнх нь талдсан уу халдсан. Арчлын зарчим алдагдсан уу алдагдсан. Тухайлх юм бол их хурлын одоо бүрэлдөөнийг ингээд сонгоход дарга дээр гэж сонгох юм бол дандаа ил гараа гэж байгаа. Сайд нэрийг сонгоход ил гараа гэж байгаа. Энэ бол хамгийн том гажиг нэг гэж хэлмээр байхгүй. Яг л хүний өөрөө одоо ардчлалын гол зарчмын нэг муу юм л да. Өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх. Нэг цорын ганцаарга бол нууц далд хүний дарамтгүй хараа тусаар сандаа өгөх явдал шүү дээ. Тэгээ энийг яах хийсэнгүй бол ухаан намын хяналтанд аваачих гэж хийсэн. Энэ утгаараа ухаан нөгөө ард түмний элч байх хүн чинь намын хяналтанд орох. Намын үг сонсох гэдэг ингээ явах дээр зэрэг нөгөө төрийн дээр нам гарч байгаа суугууд нь гарч иж байгаа байхгүй. Хоёрдугаарт одоо намууд зөвхөн хүнээ томдуулах. Намын одоо санал өгсөн томилно гэдэг ингээ явж байгаа. Хүртлөөрөө үндсэн хуулийн бидний баталсан үеийн ардсан үндсэн хуулийг зөрчиж байгаа. Одоо заалт хэвээр явааг харуулж байгаа байхгүй. Өөрөлд 7 заалт өнөөдөр хүртэл 14 мөрдөгж байна. Энэ болохгүй гэж бид байгаа хатуу одоо байр суурьтай хэвээрээ байна. Шинэ үндсэн хуульд энэ тэргуунд ямар өөрчлөлт хийх ёстой гэж таны хувьд харж байна? Мэдээж одоо өнгөрсөн хугацаанд за хуулийн дээр нам улс төрийн хүчнүүд гараа суучлаа гэдэг ийм одоо шүүмжлэлийг хилдэгэ. Одоо тухайлх юм бол та сая хэллээ давхар дээлтэй байх асуудал тийм ээ. Засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн давхар хийж гэн гэдэг дээр за намаас харьяалтай гэдэг гэдгийг за энэ 7 залтаар оруулж ирсэн гэдэг иймэрхүү шүүмжлэлтэй зүйлүүдийг бас ярьж байна. Тэгэхээр энэ тэргуунд ямар өөрчлөлтүүдийг үндсэн хуульд хийх ёстой гэж таны хувьд харж байна. Бас нэг талаас иргэн үеийн хувьд харж байна. За өөрөө шинэ үндсүүлгийг яаж тийм шинэ үндсүүлэлт тохиолдолд одоо ярихгүй байгаа шүү дээ. 92-ны үндсүүлэг жоохон дордуучлаа. Энэ долоо хамгийн түрүүнд авчия гэсэн ийм хатуу байр суурьтай байж байгаа. Энэ үнэхээр том завхрал. Эний одоо олон жил ярьж байна, олон жишээ хэлж болно. Одоо би эргээд 20 жилийн дараа орсон энэ улс төрийн тогоо их хурл хүртэл өөрөө мөрдөхгүй байгаа тухай бид олон дахин ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр давын өмнө эднээсийг одоо зэгслэх ёстой, буцаагаас эргээх ёстой. Хоёрдугаар ерөөсөө одоо эн чинь 76 хүн ингээд хоорондоо хуйлдаад үгсээд ингэчих юм бол дийлдэхгүй болчтой гэдэг гажуудалт ийм том үст юм байна. Энийг яах вэ өнөөдөр бас ярих цаг мөн болж байгаа. Монгол Улсын иргэд ард түмнээс сонгогдсон мөртлөө өнөөдөр эрх мэдлийн хувьд ийм амьгүй юм шиг байхаагүй юу гэдэг хүртэл ярих хэрэгтэй. Эрх мэдлгүй мөртлөө тэрийг давууж хэрэгжүүлж хэтрүүлж уруулан ашиглах бас ямар байдал төрөх үү гэдгийг бид харж байна тийм ээ. Тэгээ энэ өөрөө их нарийн одоо асуудал мөн
гэдгийг л харуулж байгаа хэрэг. Энэ бол ухаан амьдрал мэдэх, онол мэдэх, одоо их гажиг сайн мэдэх ийм том одоо улс төрчдийн том хуульчдын нийгмийн сэтгэлдийн хоорондох яриа шүү дээ, тийм ээ. Тэр болгон ухааны ингийн үнд хэрэгтэй хэрэггүй нэгдэхгүй байж магадгүй. Одоо манай ардны дийлэнх нь ухаан хоёр нарны хооронд одоо хоногийн борхоолоо ярьж байгаа нөхцөл нь бол хөндөй сонирхч магадгүй. Гэхдээ нийгмийн амьдралын их дээрээ олохгүй гажиг өөрөө эргээд эдийн засгт тэрүүний амьдрал тусч байгаа гэдгээс ойлгох хэрэгтэй гэж бодож байна, тийм ээ. Монгол улсын төрийн тэргүүн тийм ээ. Улсын хурл өөрөө үндсэн хуулиа зарим тохиолдолд одоо хэрэгжүүлэхгүй. За хэрэгжүүлсэн тохиолдолд давуулан одоо өөр байдлаар хэрэгжүүлэгч гэдэг юм уу иймэрхүү гажуудал бий болсон байна гэж та бас дурдж яах шиг байна. Тэгэхээр ер нь энэ байдлаас гарахын тулд ямар алхмыг хийх ёстой гэж харж байна. Мэдээж өнөөдөр өнөөгийн нийгэмд ард иргэдийн бас нэг шүүмжлэлтэй ханддаг нэг асуудал гэвэл улсын хурлын гишүүн засгийн газарт ажиллаж байгаа энэ гишүүд маань өөрсдөө хуулийг гуйл болгодог иймэрхүү гаж тогтолцооноос хэрхэн яаж гарах вэ гэдэг дээр бас их нилээдэггүй бухимдалтай шүүмжлэлтэй хандж байна л да. Тэгэхээр энэ дээр таны байр суурь. Ерөөсөө ганцхан юм хэлий. Бид хууль сахиж сурах хэрэгтэй. Доор дээргүй. Төрийн тэргүүнээс аваад одоо бүгд дараалан хууль мөрдөхгүй л явахгүй. Энэ гажиг ерөөсөө л энд байгаа. Хуулийг мэдхгүйгээс зөрчиж байна, буруу ойлгосноос зөрчиж байна. Хамгийн гол нь санаатаа зөрчиж байна. Энэ цаана бүлгэлүүдийн явц ирэх шиг байна, ашигын төлөө явдал байна. Ийм л зүйл байгаа шүү дээ. Монголын ард түмэн одоо хууль дээдлэхгүй бол хаашаа явдгийг одоо харж байгаа гэж бодож байна. Тийм ээ? Нийгэм юмсан бурааг болж байна. Хүн ирээдүйд итгэл алдаж эхэлж байна. Одоо шудрагс алдаж эхэлж байна гэж бодлон зүйл нь шүү дээ. Тэгэхээр одоо тухайлбал шудрагс ямар байдлаар алдагдаж байна гэж таны бодлын бүгдөршөнд байна. Одоо ард түмний сүмдэж байгаа үнэн өөртөө хууль зөрч одоо хууль зөрчил хуулиас авахгүй байна. Хүнд яаж идэх юм дээр одоо өөрөө зөрчихэд байвал тийм ээ. Хоёрдугаар баялагын хуультай харалта. Би түрүүн хэллээ ахаа ард түмний мэдл байх хэвээр баялаг өнөдр хаагуур явж байна. Гадна дотны мөнгөтэй улсын одоо юугаар явж байна. Гэт ингээ ярих хүндэд одоо олон зүйл ярьж болно. Иймээс ухаана хууль сахихгүй явдал өөрөө шудраг усны одоо том хэмжээр байгаа ш тийм ээ. Оюутлах өнгөрөө хаагуур явчих. 5-7 бороог оллаад хаагуур явчих. Ингээ даана эцсийн утгаараа дандаа л үндсэн үйлдэл холбоотой юмд явж байгаа. Энийг одоо би олон дахин ярьдаг хүн одоо энэ дахиж яриад цаг авч яах вэ гэж тавчлаа гэж бодож шүү дээ. Тантай уулзсны бас нэг зүйлийг тодруулж асуурья гэж бодож байна. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалтай тэр дундаа яг улс орны тэмээ тусгаар тогтнолтой холбоотой энэ үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй байснаар ямар сөрөг үр дагавар нийгэмд бий болно гэж харж байна. Мэдээж нэг талаасаа эрх баригчид хуулийг баталж байгаа хэрэгжүүлж байгаа хүмүүс энэ хуулийг одоо мөрдөж ард иргэд нь нийтээрээ мөрдөх учиртай. Гэтэл өнөөдөр бол энэ учир дутагдaltaй асуудал хэвээрэл байна. Гэхдээ хууль мөрдөхгүй байхад л өөрөө гин бурууг асуудалд орно шүү дээ. Ёс суртахууны эрх тийм ээ. Захиргааны хариуцлага эрүүгийн төрөл хүртэл явж болно шүү дээ. Энэ бүхэнд өөртөө одоо таарсан тогсон зэм хүлээхгүй байна гэж одоо ингээ үгээр хэлээд тийм ээ. Ягаад бол одоо төрийн тэргүүнээс эхлээд их хурлын гишүүн сайд бид л одоо үлгэрчээр хуулиас явах хэрэгтэй. Төрийн бодлого ингэж алдагдуулж болохгүй гэдэг ийм зүйл одоо бид хатуу ярих хэрэгтэй гэж бодож байна. Толгойг нь ийж болохгүй гэж бодож байна. Тийм ээ. Бүх хүн одоо хууль шүүхэм тэгшэрхтэй бичсний учрууд бол энд байх хэрэгтэй шүү дээ. Эрх мэдэлтэй дарах хүн байгуулсан гавьяатай өнгө хууль зөрчил байж болохгүй. Энэ одоо хуучин нийгэм байсан асуудал. Ялангуяа арчилт нийгмийн нэг том шинж бол энэ байх хэрэгтэй өөрөө. Энийг бидний амьдрал алхам тутамдаа бодож явах хэрэгтэй, мөрдөж явах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Хууль ухаан жирийн одоо иргэдтэй хатуу үйлчлдэг, хатуурхдаг, өөртөө дураараа дөрөж болдог ийм одоо яаж бид эвлэрэх вэ гэж ингэж бодож байгаа. Одоо нийгэм дампуурсан, төр дампуурсан нэг шалтгаан бол яг энэтэй холбоотой гэж хэлмээр байгаа юм. Олон шалтгаан бий. Үндсэн хуулийн төвшөнд бүх хүн тэгшэрхтэй гэдэг энэ хуулийн бүх хүн тэгшэрхтэй гэдэг энэ заалт хөсөрдөж байна хэлмээр байгаа юм. Шинэ үндсэн хуульд 2000 он 7 өөрчлөлтийг оруулсан. Нэг талаас энэ нь өөрөө за нийгэмд гажуудлыг бий болгосон за гэж одоо зарим хүмүүс тайлбарлах юм. Нөгөө талаасаа за шийдлийн засгийн газарт хамтарж байгаа Монгол ардын нам болон арилсан нам зарим нэг бусад намууд болохоор зэрэг за үндсэн хуулийг өөрчлөх зүйтэй гэсэн зүйлдээ санаа нэгдэж тийм ээ орж ирж байна. Тэгэхээр яг үндсэн хуулийг өөрчлөх асуудлын эргээд бас нөгөөд өнцгөөс нь аваад үзэх юм бол за намууд за өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд үндсэн хуулийг өөрчлөхийг оролж гинүү да гэсэн зүйл энэ зөвшөлтслөөс харагдаж байна л да. Тэгэхээр энэ дээр таны бодол юу байна? Мэдээж одоо юу гэдгийг эвнэглийн засгийн газар гэдэг энэ удаа бол олон намын оролцоотой засгийн газар бий боллоо. Энэ дээр яг зөвшөлтслийн ажлын хэсгээр яригдсаныг асуудал нь болохоор зэрэг үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдгээр санал нэгдсэн байна.
Тэгээ яг ер нь өөрчлөх зүйтэй нэг зарчмын асуудал байна л да. Яаж өөрчлөх үү гэдэг учир утга байгаа юм. Тэгээ би ухаан дөрөвжийн 2000 оны шиг ухаанд ордохын тулд шиг одоо нөгөө энгийгээр хэлэх юм бол нөгөө нуухай авахгүй нүдийн сохлно гэж юм болохгүй байх нь л одоо энд аминда бас нэг манаач маягтай одоо хувийн хувь сууж шүү тийм ээ. Яг л ухаан дөрөвжийн үндсэн хуулийг 92-ийнхаа үндсэн хуулийг 23 жилийн өмнө бас үйл явдал би тодхон санаж байгаа. Энийг одоо улбаалж авч явж байгаа хувь хүний хувьд бол би өөрөө тэр хатуу байсуутай байж байгаа гэж бодож байна. Бүгдээр өөрчлөгдөж чухам юугаа өөрчлөх вэ? Яг үгдээ маш нарийн одоо асуудал хандах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа учраас нэг ч гэсэн үнэ дуу хоолой хэрэгтэй байх болоо гэж бодсондоо одоо энд зүтгэж явна да. 1992 онд шинэ үндсэн хуулийг батлахад за ард нийтээрээ хилцүүлж байж үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байдгаа. Гэтэл зарим нэгэн байдлаар за хамгийн сүүлд орсон энэ 7 өөрчлөлтөөр бол ерөнхийдөө нам эвслүүдэд зориулсан өөрчлөлтийг хийсэн гэсэн иймэрхүү шүүмжлэл байна. Харин энэ удаа өөрчлөлтөө олон нийтээр хилцүүлэх нь зүйтэй гэж зарим хуулийн шинжлэх ухааны одоо докторууд эрдэмтэд бас хэлж байна. Тэгэхээр энэтэй таны хувьд санал нэгдэх үү? Санал нэг байна л да. Одоо бидний элдв хэлээ яриад байгаа тойроод байгаа 7 нэмт чи өөр хулгайн замаар шуурдсан шүү дээ. Тийм ээ. Энэ гашуун одоо сургамж бид давтах эсвэл гэж ингэж хэлмээр байна. Ер нь бус улс орнууд үндсэн хуулиа ямархуу байдлаар баталж явдаг. Манай улсын хувьд бол нэг үндсэн хууль батлагдлаа гэхэд тийм ээ. Богино хугацаанд гэхэд хамгийн доотлолтой гэхэд 8 жилийн хугацаанд энэ хуульд өөрчлөлт оруулахгүй байдлаар баталдгаа тий. Тэгэхээр ер нь бусад улс орнууд үндсэн хуулиа ямар хугацаанд мөрдөгдөхөөр батлагдгийг мэдээж нийгмийн одоо юу гэдгийг эрэлт хэрэгцээ тийм ээ нөхцөл байдал өөрчлөлтөөс болоод энэ хуулиуд өөрчлөгдөд явах нь бас хүнд ч ойлгомжтой. Тэр үндсэн хууль одоо хийдэг онломтой үндсэн хууль одоо мөрддөг олон улсын жишгийг туршлах гэдэг яг зөндөө бид юм ярина. Ихэнх үндсэн хуулийн тухайд тодорхой хугацаа бол тавьдаг. Энэ нийгмийн амьдралын суур зарчим ордог учраас төлөвлөгөөтэй адилхан, мөрийн хөтөлбөртэй адилхан 5 жилийн дараа 10 жилийн дараа хүчингү болно гэсэн юм тавьдаггүй. Гэхдээ аливаа улсын тэр тухайн одоо хөрс өөрөө нийгмийн одоо хөгжил өөрөө ямар шатантай явж байгаа гэдэгт шалтгаалж үндсэн хууль урт огны хугацаагаар өөрчлөх шийдэлтийн үндсэн хууль байх. За Америк нэгдсэн улсыг гэж жишээд 200 гаруй жил мөрдөж явах жишээтэй энэ тэгээд тэгтээ тэнд өөрчлөлт орсон л байгаа шүү дээ. Ингээд тэр гэж одоо хэлж болдоггүй юм зүйлээ гэж ингэж бодлоо. Нийгэм амьдралын түүхийн өөрийнх нь хөгжлийн шатнаас шалтгаалдаг юм зүйл. Түүхэн онцгой шалтгаалдаг зүйл гэж одоо хэлмээр байна. Үндсэн хуулийн зүйл залтуудыг хараад тахад за зарим хэсэг нь бол юу гэдэг үндэсний аюулгүй байдалд улс орны тусгаар тогтнолтой холбоотой энэ одоо бүлэг дээр өөрчлөлт оруулахгүй байдлаар тусгаж явдаг. Зарим нь одоо нийгмийн эрэлт хэрэгцээ бусад одоо нөхцөл байдлаа шалтгаалж өөрчлөлөө цааш нь одоо боловсронгуй болгоод ард нийтийн эрх тийм ээ улс орны эдийн засаг эрх ашигтай холбоотой асуудлыг сайжруулаад цаашаа ард нийтийн санал асуулгаар сайжруулаад явах юмрхүү зүйл залтууд байдаг. Энэ дээр бас зарим үзэгчид маань одоо сонирхож байгаа бах. Одоо ямар зүйл залтыг нь өөрчлөхгүй хөдөлгөхгүй байдлаар оруулж ирсэн байдгийг 1992 оны одоо үндсэн хуулиар. Тэгээд 92 оны үндсэн хууль тэр чигээр л одоо өөрчлөхгүй байх хэрэгтэй шүү дээ бид одоо нэлээд олон жил ярьсан л да. Тэгээд өөрчлөж болно. Саяын 7-г бол одоо үнэхээр одоо нүдэ олоогүй хийцэн дордуусаад ч бид ярьж байгаа их олон утгаараа. Тэгэхээр зөвхөн үндсэн хуулинд юм хийх гэдэг ингээд шавтаад иж болохгүй шүү дээ. Тэр нь суур зарчим байж тэрийг дараагийн хуулинд одоо баяжуулж, гүнзгийрүүлж ингэж явах ийм гол үүрэгтэй төр. Тэр үүргээ хэр хөвлөж гэдэг бас сайн харах хэрэгтэй байхгүй юу? Бүхний үндсэн хуулинд оруулах гэсэн юм бол хаач байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол бидний дараагийн хууль нь үндсэн хуулийн холбогдох залтуудыг зөрчөөд агуулгаар өөр өөр явж байгаа юм зөндөө байгаа гэж би хэлмээр байна л да. Тэгэхээр үндсэн хууль бол үндэсний аюулгүй байдал, тэгээд эдийн засгийн аюулгүй байдал гэдэг маш олон зүйлүүдтэй холбогдож байна. Тэгэхээр яг тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар зүйл залтыг энэ тэргуунд өөрчлөх ёстой гэж таны хувьд харж байна. Мэдээж одоо та бас хэлж байна. Байгаль орчин тийм ээ Монгол хүн байгалийн баялгаа өөрсдөө эзэмших ашиглана гэд хэдийгээр энэ тусгасан боловч өнөөдөр одоо гадны улс орны одоо томоохон компаниуд орж хэсэг бүлэг хүмүүс л тэрний үр ашгийг хүртэж байна гэдэг дээр та бас шүүмжлэлтэй хандж байгаа шиг байна. Тэгээ би ингэж ярихдаа үндсэн хууль муу гэж огт ярмааргүй байгаа. Үндсэн хууль заасан зөв заалт амьдралдаа буруу хэрэгжиж чинь тэр нь дараагийн гарсан хуулиараа одоо гажаад явсантай холбоотой гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Үндсэн хуулийнхаа 92 оны үндсэн хуулийн үзэл санааг үнэхээр бүрнээ авч хэрэгжүүлж чадах юм бол амьдрал хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх юм бол төр зэсэг нь одоо сонгогдсон хүн болгоны нийтлээ одоо үнэхээр одоо нийтийн эрхшигт явж байгаа шиг явах юм бол бид одоо зөв замд одоо явж чадхаараа шүү дээ.
Тэгэхгүй үндсэн хуулиа мөрдөгөөс бол бид гажиг буруу зам руу хүн төрлөختний явж байгаа замаас гажиг юм руу ороод байна шүү дээ. Гэдгийг л хэлмээр. Тэрнээс одоо яг үндсэн хуулийн тийм залт үндэсний айлгууд аюултай зүйлүүдийг би хэлж чадахгүй. Тийм бол байхгүй гэж бодож байна. Үндсэн хуулийн ер нь нийтлэг одоо зөрчигддөг зүйл залтууд гэвэл та ямар зүйл залтуудыг нэрлэх вэ? За би түрүү бас тантай ярилцж байхдаа хэллээ. Ер нь Монгол хүний одоо эрхүүд зөрчигдөж байна. Тэр одоо яг өөрийнхөө оролцоотой зүйл залтан дээр аюулгүй байдлаа хангаж өгч чадахгүй байна гэдэг дээр олонний шүүмжлэлтэй хандаж байгааг таньдас уламжилсан. Ер нь аливаа хууль тэр зүүн үндсэн хуулиар том улс төрийн бодлого. Нийгмийн олон саяжийн харилцааг зохицуулж байгаа тийм зохицуулж тохируулагч энэ зүйл. Тэгээ энийгээ мөрднө гэдэг бол нэг одоо хамгийн чухал зүйлийн нэг байх хэрэгтэй. Үндсэн хууль дээлж мөрдөх сахих явдал үнэхээр амин чухал байна. Энэ бол ухаан зөвхөн энгийн жирийн хүмүүстэй хамаатай дээшээ хамаагүй болчих болохгүй. Энийг одоо их том анхаарч байгаа хэрэгтэй. Хоёрдугаар ер нь одоо хил мэдээний хэрэгслэг одоо их том зүйл байна. Маш том хүчин зүйл байна. Нийгмийн урамсгалыг бүрдүүлэх болохгүй самарч хайдаг. Энэ зүйл ард түмний мэдэлд байхгүй байна. Хэдхэн мөнгөтэй улсын гарт байна. Хараат байна. Энэ бүхэлдээ хосолтой зүйл. Дараагийн нэг асуулт шүүх эрх мэдэл өөрөө бас тодорхой бүлэг улсын гарт ороод хараат байгаа явдал өөрөө нийгэмд одоо маш хортой үр дагавар ацарна гэж би ингэж бодож байна. Би өөрөө хуульчин тийм ээ. Энийг эмзэг харж яваа. Шүүх засал бүхэлдээ өөр хараат ус байх хэрэгтэй. Ингэжээ жоохон үнний төлөө шударгын төлөө тэмцэн үнэн олдно гэж хэлэх гэж байна. За ганцхан шүүхийг хэлдэггүй юм. Тэр одоо хэргийг бүртгэж байгаа, хянаж байгаа прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага бүгдэнд орно, өмгөөлөх байгууллага. Энэ бүхэлдээ шүүх эрх мэдлийн байгууллага бүхэлдээ өөрөө хүний эрхийн төлөө шударгасан төлөө явахгүй бол эрх мэдэлтэй хүмүүсийн одоо захиад онгоогоор явдаг ч юм уу тийм ээ. Нөлөө өндөрөх мөнгөтэй улсын нөлөөнд автах мэдээ өнөөдөр Монгол хүний эрхийн тухай ямар ч боломж байхгүй. Тэгэхээр одоо 3 хоногийн өмнө Монгол Улсын ерөнхийлөгч Улсын хурлын чуулган дээр үг хэлсэн. Энэ үгийн гол агуулгын нэг бол ерөөс хариуцлагыг дээш нь одоо сайжруулъя гэсэн. Энэ ерөөс үеийн үед л ярьж байдаг зүйл. Амьдрал хэрэгжихтэй муу зүйл. Гэхдээ бас шинэ амьсгаа оруулж ингэж дайчилж байгаа явдал өөрөө их чухал зүйл гэж би хэлмээр байна. Би түрүүн хэлсэн ухаан одоо бүх хүн тийм ээ эрх мэдэл хамаарахгүй байгуулсан гамыг харгалзахгүйгээр одоо шүүх хууль юм тэгш байдаг. Энэ зарчмыг мөрдөхгүй бол одоо Монголын нийгэм бүхэлдээ болонгортой харагдаж байгаа. Энэний цаана янз бүрийн ухаан сөрөг үзэгдэл нуугдж байгаа. Газар авч байгаа юм байгаа. Энэтэй Монголын ард түмэн жирийн хүн болгон эвлэхгүй хатуу тэмцэхгүй болохгүй гэж бодож байна. Энэ одоо Монголын нийгмийг одоо бодлиант болсон, нураасан, дампууруулсан гэдэг юм уу тийм хүчин зүйлийг нэг гэж би одоо ойлгож байна. Ингээд одоо нийт хүмүүстэй хууль дээдлэх сайхаас аваад энэ эрх мэдэлтэй хүмүүстэй тавих хяналтаа одоо юу гэдэг юм бэ хандлага сайжруулаач гэж хэлмээр байна л да. Одоо бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд үндсэн хуулийн за өөрчлөлт нь эргээд одоо энэ удаашруулах, гацаанд оруулах юм байдлыг үүсгэдэг гэсэн зүйлийг зарим эрх баригчид улсын хурлын гишүүд онцолж хэлдэг. Энэ дээр ер нь зүгээр энэ их мэрэгжлийн гүнзгий мэдлэг мэрэгшил шаарддаг юм асуудал учраас их хурлын гишүүний хэлсэн болгоны үгээр хөөцөлж явбал одоо буруу замаар удаа таньдаг гэж хэлмээр байгаа байхгүй. Нийгэм бай ярьж хэлцэж ухаан ингэж хийдэг асуудлаа гэж би онцгойлон хэлмээр байна. Би түрүүн бас хэллээ яваа. Тэнд суур зарчим байгаа шүү гэж. Нийгмийн удирдлагын тогтолцоо, эдийн засгийн авч явах арга, хүний эрхийн асуудал мөн үү? Ингээд одоо олон зүйл чинь хамгийн багц суураар хийсэн учраас тэр тодорхой хугацааны дараа өөрчлөгдөн гэж байхгүй. Тэр дараа чинь байж их хэвээр. Тэр үргээ бидний дутуу хэрэгжүүлж байгаа юм бол би байнгын ажилтаа парламент өөрөө үндсэн хуулийн үг үсэг үзэл санааны дагуу юм хийхгүй байгаа. Тэр нь сонирхлын зөрчил дагуулж яваа тийм ээ. Тийм олон зүйл. Би тухайлах юм бол ухаан оюутлахын гэрийг хэлж болж байна. Энэний дагаад ашигламжлалтын хуулийг хэлж болж байна тийм үү? Энэ бүгдээр үндсэн хуулитай холбоотой зүйл. Өнөөдөр ухаан Монголын ард түмний мэдж байгаа орд гэж юм байна уу? Ашиг нь мэдж байгаа юм байна уу гэсэн асуулт байхгүй л байгаа шүү дээ. Ард түмний ядуу хуваараа байгаад гэдэг цөөхөн тооны гадна татна ус ингээд хөрөнгөд хамаад аваа явчихж шүү дээ. Энэ ч өөр Монголын одоо тусгай технологийн баталгаа, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа, Монголын ард түмэн өнөө битгэл хойч үгдэм сайн сайхан байх баталгаал ингээд хүний артаараа явчихж шүү дээ. Би энийг хэлж байгаа асуудал. Үндсэн хуулитай холбоо дараачийн хууль болохгүй байна. Өөр гарч ирээ. Энийг чи харж явах хэрэгтэй. Үндсэн хуулийн манай цэц байна одоо энэ хянж явах хэрэгтэй. Тэр лөө хандж байгаа юм ховорхон байх юм шиг байна тий. Ер нь ашигын төлөө явж
байгаа бүлэг улсын гарт Монголын төрийн эрх мэдэл орж байгаа гэдэг бол одоо нууц шүү дээ. Харин байгалийн баялаг нь ард түмний өмч хөрөнгө нь цагаар урсч байгаа гэдэг нь үнэн шүү дээ. Тэнийг үндсүүдийн гажиг гэж хэлэхгүй юу гэж хэлэх юм гэж бодож байна. Та бүхэн ярилцах цаг ер нь өндөрлөгдөгч байна. Тэгэхээр сүүлийн хэдэн хормыг тань бас үлдээ гэж бодож байна. За ер нь зүгээр энэ үндсэн хуулийн тохиолдол гэдэг бол өөрөө Монголын нэг бие бүхэлд нь өөрөө толин тар дурандахтай адилхан ийм үйл явдлыг би хэлмээр байгаа. Тийм боломжтой гэж хэлмээр байгаа. Тэгэхээр өнөөдөр ухаан үндсэн хууль болох болохгүй тухай яаж байгаа, үндсэн хуулийн хэрэгжилтийн асуудал дээр гарч байгаа ажгийн тухай яаж байгаа өөрөө бидний амин чухал тулсан гэдэг гэж ингэж хэлмээр байна. Тэгэхээр Монголын ард түмэн өөрөө хүн болгон одоо үндсэн хуулийн мөрдөх юм үүрэгтэй. Энийг нэг анхаарах цаг үнэхээр болцсон байна. Тэгээд эрх мэдэл өгөөд явуулж байгаа энэ одоо өөрсдийнх нь төлөөлөгч нарт араас нь тавих хяналт их суул байжээ. Тэгж явах юм шиг дураараа дургадаг юм их байна шүү. Сонгуул тохиорж одоо хоо илүү юм толгой эргүүлдэг, хуурдаг, мөнгөөр хавуулж авдаг. Ингээд сонгуул нь сонгуулш болдог. Ингээд эцсийн утгаараа үнэхээр чадах шалгарсан амьдрал мэддэг, зовлон мэддэг. Монголын ард түмний алчтлаас нь харсан оюунлаг хэсэг нь очихгүй, ашигын төлөө явдаг, очих ингээд мултардаг суурдаг юм чинь 23 жил боллоо шүү гэж одоо хэлмээр. Тэгэхээр энд дараагийн сонгуульд өөртөөхөө одоо амьдралын төлөө хийх одоо бодолтой их одоо тууштай байгаа ч гэж хэлмээр байна тийм ээ. Одоо бид ухаан 76 гишүүнээ бүгдийг тоожоолоод хэн нэмбэг хэлэх цаг одоо болж байгаа шүү дээ. Сонгуульд өгч юм би. Тэгэхээр одоо амьдрал нь сайжрахгүй чадахгүй нэг өөртөө зарчмал Монголын ард түмэн бүхэлдээ хатуу яваасаа гэж бодож байна. Альва нэгэн нам туваагдж ухаан төрүүчийн 90 оноос өмнө Монголын албаны одоо ангийн ялгаа гаргаад ажилчин малчин сэхэтгэнд хооронд үзүүлдэгтэй адилхан тийм юм руу орчихгүй бид одоо энэ одоо 23 жилийн одоо түүхэн сургамжаас аваад энэ ч болдгүй юм байна шүү. Аль нэгэн нам бүлгэл биш. Үнэхээр одоо бидний төлөө өөрсдийн төлөө Монголын төрийн төлөө Монголоо худалдахгүй, байлгаа худалдахгүй тийм үн сонгох шүү гэдгийг одоо сайн л одоо нягтлж явахгүй л бид нь уруу юм байна гэж ингэж бодож байна. Магадгүй 50 жилийн дараа 100 жилийн дараа Монголын тусгай тогтнолын байдал юу руу орох вэ гэдэг одоо харж явахгүй болохгүй болсон цаг шүү гэж хэлмээр байна л дээ. Ярангуйх эдийн засгийн одоо энэ амьдралаа хараад өөрсдийнхээ тийм ээ эдийн засгийн баталгааг хараад одоо бид бодох ёстой гэж ингэж бодож байна л да. Өөрөлд ухаан хэдхэн мөнгөтэй хүнд ингээд дөрлөөж явах Монголын ард түмэн тийм биш шүү гэж одоо хэлмээр байна. Хүүхдээ хэн бодсон ч өөрсдийнхээ амьдралын баталгааг бодсон ч гэсэн өөр хүүхдээ болсон ч гэсэн бид өнөөдөр гарцаагүй ингэж бодно гэж бодож байна. Тэгэхгүй яагаад ч одоо хийхэд намчрахад ингээд 20 хэдэн жил явлаа. Энэ бидэнд олигтой хөргсөнгүй гэж хэлмээр байгаа байхгүй. Зөвхөн гажил бидэнд дацарлаа. Суган дагуурч өөр юм болж өөрч чинь гэж л одоо би бодож байгаа нь одоо нийт телевиз үзэж байгаа хүмүүстэй энэ одоо мөч хуваалцах юм бодолтой байна л да. Ингээд одоо өөдрөг байцгаая. Ер нь хатуу чанд байна гэдэг нь ухаан арчлын нэг одоо чухал зарчим шүү тийм ээ. Дураараа дөрвөх нэр биш гэдэг одоо 23 жилийн дотор одоо үзлээ. А ер нь гадна дотны одоо гаж буруу одоо үзэл онол бас Монголыг одоо ямар нэг хэмжээгээр өөмөөлөх ийм юм гарсныг одоо бид эргэж ухаарах хэрэгтэй гэж бодож байна. Би ингийн үгээр ярьж байна шүү дээ тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр цаг зав гаргаж бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Бидний энэ удаагийн зочин улсын хурлын дэд дарга логин цаг байлаа. Бид энэ удаа үндсэн хуулийн талаар ярилцлаа. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.